зохиомоор тааруулаад нэг юм ургацаа барьсан байна. Гэхдээ энэ өөрөө тариаланч маш хүндрэлтэй байдаг. Монгол Улсын ерөнхий сайд өнөөдөр Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн удирдах зөвлөлийн гишүүд болон тариаланчдын төлөөлөлтөд уулзаж салбарын одоогийн байдал тулгамдсан асуудлын талаар санал солилцжээ. Тариалтаас өртөж салбарын төлөөлөлтөд уулзаж байгаагаа ерөнхий сайд онцлоод олон улсын зөрчилдөөнд нөхцөл байдалтай энэ цагт стратегийн бүтээгдэхүүн Улаанбуутай хүнсний ногоо жимс жимсгний тариалтанд засгийн газар онцгой анхаарч дэмжихээ илэрхийллээ. Засгийн газараас татварын доктортой орчин бүрдүүлж Улаанбуудын дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэлээ. Татварын орчин доктортой байх баталгаар засгийн газар гаргаж одоо хөдөө аж ахуй Улаанбуудын дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хөдөө аж ахуйн корпорац багадаа 100 мянган тонн нөөц бүрдүүлэх өгч байна. Ийм чиглэлийн газраас гаргана. Ийм төсөв бүрдүүлнэ. Хамгийн багадаа 100 мянган тонн. За энэ бол аж ахуйн нэгжүүдэд засгийн газар Улаанбуудаа хөдөлж авна гэсэн баталгаа болгож байгаа. Илүүдэл үйлдвэрлэл бий боллоо гэхэд засгийн газар 100 мянгаас дээш гэж тэр хэмжээгээр худалдаа авалт. 200 мянган тонн ч бай засгийн газар худалдаа авалт. Ийм нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй. Ийм стратегийн нөөцд болох хэрэгтэй. Стратегийн нөөцийн хөвлөрөж гэсэн тийм шаардлагатай байна. Тариалангийн бүс нутагт газар зохион байгуулалт газрын төлөвлөгөөг оновчтой болгож хашаажуулах, моджуулахаас ахуулаад газар тариалан мал аж ахуйг нэг дор одоо эрхлэх боломжгүй харуулж хөдөө аж ахуйн маань зохион байгуулалтын ажлыг сайжруулах. За өчигдөр Иран, Сауди Араб, Ливанд нөөцийн хүнс рүүгээ орлоо. Тэр ийм хүнд нөхцөл байдалд өнөөдөр бас таныг бидний хүлээж авч уулзж байгаад талархаж байна. Энэ жил бол хамгийн чухал жил, энэ сонин жил. Нодлон ган болцсон учраас нодлон жил тариалсан талбайгаа ихэнхийн өрийн шулгаа хийсэн. Энэ жил бол маш их урамштай. Тийм учраас энэ жил бол ерөөсөө онцгой анхаарчих юм бол бид нар ер нь бол одоо яг бид нар бол социализмын үед 600 мянган төгрөг тарьж ийшээ л да. Тэрнээс хойш одоо бид нар 350-аас хэтрүүлж чадахгүй л байна шүү дээ тариалтаа. Энэ жил нэг 400 гаргаад тарьчвал их хэрэгтэй байна. Холбооныхон хүнсний Улаанбуутай хүнсний ногооны урамшуул болон бордооны хөнгөлөлтийн санхүүжилтийг хаврын тариалтаас өмнө шийдвэрлэх, тариалалт, урамш боловсруулалт, ургац хураалт зэрэг тариалангийн технологид хугацаанд шатхуун, шатах тослого материалын хангамжийг нэмэгдүүлэх, дасдалгүй нийлүүлэхэд анхаарах, тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай импортоор худалдан авч байгаа техник тоногдох хөрөмж бордоо, ургамал хамгаалтын бодисыг гайлын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх саналаа илэрхийлжээ. Хөрс хамгаалах талаар маш сайн бодлого гаргахгүй бол энэ чигтээ яваад байвал энэ хөрс маань ер нь хөрс байхгүй бол газар тариалан байхгүй л болно. Байхгүй л болно. Тэгэхээр энэ дээр бүр нэг нилээд дөрөвтэй арга хэмжээ авч өгөөч гэж танд зөвөр миний хувийн санал юм байна. Энэ жилийн үед бол нийт эргэлтийн хөрөнгийн 130 тэрбум төгрөг батлагдсан. Тэгэхээр бид нар бол одоо технологи шинжилж тариалангийн ургацын хэмжээг нэмэгдүүлмээр байдаг. Технологи маань ерөөсөө шууд техниктэй холбоотой. Тэгэхээр ерөнхий сайдтай цаашдаа энэ хөрөнгө оруулалтын зээлийн бас гаргаж өгөх тал дээр та анхаараач гэж нэгдүгürt хэлэх гэсэн юм аа. Авган дээр байгаа хоолны 25% нь одоо жимс жимсхний хүнс байх хэвээр. Гэтэл өнөөдөр бид нэр бол нэг 5 хүрэхгүй хувийг л дотоодоос байгалийн болоод тармил жимс жимсхнээрээ хангаж байна. Цаадах 95 орчим хувь нь бол импортоор хангаж байна. Энэ жилээс эхлээд нэр нь импорт орлогч жимсний тариалтыг нэмэгдүүлээгээд байгаль орчны хамгаалах холбоотойгоо хамтраад алюминий тариалан нэмэгдүүлэх гэсэн бүрийн юм өрөөтэйгээр ажил эхэлж байгаа. Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянган гаад үр тариа, 16.4 мянган гаад төмөс, 18.3 мянган гаад хүнсний ногоо, 121.9 мянган гаад малын дижэл, 104.1 мянган гаад досны уран бол нийт 633.4 мянган гаад тариалт хийж 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмөс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287 мянган тонн малын дижэл, 69.1 мянган тонн досны ургамал хураа авах зорилт дэвшүүлжээ. Энэ зорилтыг хангахад тариаланчдыг онцгойлон дэмжиж ажиллахыг хүнсгүйтэй аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтнуудад ерөнхий сайд үүрэг болголоо. Хөдөө аж ахуйн корпорацийн өөрчлөлт зохион байгуулалтанд Монголын тариаланчдын үндэсний холбоо зэрэг мэргэжлийн холбоо, төрийн бас байгууллагын ажил хэрэгч саналыг хүлээн авч хамтран ажиллах шаардлагатайг ерөнхий сайд хэллээ. Засгийн газараас энэ оны хаврын тариалтанд зориулж 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг олгохоор шийдвэрлээд байгаамаа.